Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй оюутан сурагчид хэн бүхэнд илүү хурдан сурахад туслах 13 аргыг хүргэе. Бидний тарих 2.5 петабайт мэдээллийг цээжлэх чадaltaй бөгөөд энэ нь ойролцоогоор 3 сая цагийн урттай YouTube видеотой тэнцэнэ гэсэн үг юм. Энэ гайхалтай чадвараа суралцж байхдаа илүү үр дүнтэйгээр ашиглахын тулд судлаачдын олон жилийн судалгаан дээр үндэслэсэн зөвлөгөөнүүдээс хүргэж байна. Завсралгаатайгаар давтах. Хамгийн үр дүнтэй суралцахын тулд багаар тогтмол хичээл. Хүний тархины ойлгох, санах үүдлийг гүйцэтгэж байдаг олон сая холбоосууд нь биднийг унтаж байхад голчлон хөгжиж байдгийг мэдрэл судлаачид баталсан байна. Энэ нь хичээллэх зураа төр зур унтаж хэвших нь илүү үр дүнд хүргэнэ гэсэн үг юм. Оролдоод үзээрэй. Өдөр бүр нэг зүйлийг 15 минут хийж татвал хэдэн 7 хоногийн дараа гихтэл ахиц мэдрэгдэж эхэлнэ шүү. Өөрийн стилээ ол. Түүхийн багшийнхаа яриаг сонсонгоо ганаа зураг зурж суудаг бол туяа юм идэнгээ сонсох дуртай. Зарим хүн зурагт үзэнгээ ном уншдаг бол найзуудтайгаа хичээлээ давтах дуртай ч байдаг. Харин зарим нь чимээгүй орчинд олон номон донд суух дуртай. Тиймээс хүн бүрийн сурах арга барил өөр байдаг. Шүн сайн унтаж амрах. Нойр болон зүүд нь шинэ мэдээллийг боловсруулж хадгалахад чухал үүрэгтэй. Харвардын их сургуулийн судалгаагаар шүн сайн унтаж амарч байсан оюутнууд шалгалтынхаа өмнө тулгаж бэлдсэн оюутнуудаас хичээлийн материалаа 35% илүү санаж байжээ. Төвлөрөх. Хэрэв чи төвлөрч суухдаа тааруу, жишээ нь математикийн хичээлээ давтаж байгаад гинт утсаа ухмаар санагдаад байдаг бол анхаарлыг чинь сарниулж байгаа зүйлсээ өөрөөсөө хол байлга. Ингэх нэг арга бол гар утсаа унтраах юм уу? Эсвэл номын сан гих зэрэг чимээгүй газарт очиж хичээлээ хийж болох юм. Помодоро арга барил. Хичээлээ давтаж эхлэхдээ 25 минутын сэрүүлэг тавь. Сэрүүлэг дуугармагц 5 минут завсрал. Үргэлжлүүлэхийг хүсвэл дахин сэрүүлгээ тавь. Хичээллэх зураа жаахан завсарлах нь толгой амарч илүү эрч хүчтэй болгодог. Хүндээс нь эхлэх. Хийх зүйлсийн хамгийн хэцүүгээс нь төрүүлж хийх. Ихэнх хүмүүс өглөө альва зүйлийг хийх урам зориг ихтэй байдаг. Хамгийн түрүүнд хэцүү зүйлсээ хийгээд дуусгах чухал. Өдрийн туршид санаа амар байхаас гадна бусад зүйлсээ хийхэд ч илүү урамтай байх болно. Дасгал хөдөлгөөн, бясалгал хийх, бусадтай ярилцах. Тархийг хөгжүүлэх нь батлагдсан цөөн хэдэн зүйл байдгаас биеийн дасгал хөдөлгөөн, тогтмол бясалгал хийх, бусадтай сайхан яриа өрнүүлэх зэрэг нь үүнд багтана. Эдгээр нь тархинд шинэ мэдрэлийн эс үүсгэхэд нөлөөлж чадварыг нэмэгдүүлж байдаг. Орчноо солиод үз. Эргэн тойрондоо үзэгдэж харагдах сонирхолтой зүйлсээр дүүрэн орчинд хичээл давтвал тогтоолтонд илүү сайнаар нөлөөлдөг. Туршилтаар 2 групп оюутнуудад үг цээжлүүлжээ. Ингэхдээ эхний групп нь ангиас сольж 2 өөр өрөөнд хуваагдаж орсон ба нөгөө групп нь анх байсан ангидаа үлджээ. Нэгдэх группийн орсон 2 өрөөний нэг нь жижиг, цонхгүй өрөө байсан бол нөгөө нь том, гэрэлтэй өрөө байв. Ингэж ангиас сольсон групп нь өгөгдсөн үгсийг 40% илүү цээжилсэн байжээ. Хөгжилдөх цаг гаргаж байх. Юу ч хийсэн хөгжилтэйгээр хийх аргыг олж бай. Орчин үеийн шинжлэх ухаанд эерэг сэтгэл хөдлөл, сурах чадварыг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй гэж үздэг. Тиймээс цагийг зугаатай өнгөрүүлж хөгжилдөж бай. Дундаа давтамжтайгаар давтах. Сурсан зүйлээ удаан хугацаанд мартахгүй байхын тулд тодорхой давтамжтайгаар давт. Ямар нэг баримт тэмүр шинэ үгийг цээжлэхдээ анх давтсан өдрөөсөө 1-2 хоногийн дараа дахин нэг хараад, дахин 1-7 хоног, 1 сарын дараа дахин сэргээж байх хэрэгтэй. 30% уншиж, 70% чангаар унших. Хэрэв чамд шүлэг цээжлэх юм уу, илтгэл тавих 1 цагийн хугацаа байна гэж үзвэл, текстээ цээжлэхдээ 20 минутын. Харин үлдсэн 40 минутыг чангаар ярихад зориулах хэрэгтэй. Ийм харьцаагаар давтах нь хамгийн үр дүнтэй байдаг. Ингэж давтахдаа хажуудаа аюу ус тавиад алдах болгондоо нэг балгаарай. Тогтмол өөрийгөө шалгах. Хичээлээ давтаж дуусаад өөрийгөө жижигхэн тестээр шалгаж бай. Сурсан зүйлээ тэр даруй тестээр юм уу, богино товчлол байдлаар эргэж санах нь тогтоолтыг 30%-аар нэмэгдүүлдэг.
Учир нь хүний тархинд юм уушхаас илүү эргэж санах үйлдэл хийх нь хэцүү байдгийм. Тиймээс ингэж тархиа ачааллуулснаар илүү гүн тогтоож цээжлэхэд тусалдаг. Хүчлэх хэрэггүй. Аливаа зүйлийг хийх хүсэл эрмэлзэл яг өлсөхтэй адил зүйл. Чи хэн нэгэнд өлс гэж хэлж чадахгүйтэй адилхан өөрийн хүсэл зорилгоо хинч хүчилж чадахгүй. Тиймээс одоо өлсөөгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Жаахан завсарлаад өөр зүйл хий.